Урин шаа сургац нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзүүлж байна. Бид энэ удаад тариаланчдын үнэн зөв хариулт авахыг хамгийн их хүлээж байгаа импортын улаан буудайн үрийг тойрсон асуудлаар нэвтрүүлгээ бэлтгэлээ. Гайлын лацыг эвдэж дээж аваад явсан байна. Мэргэжлийн алдын хинтгээд гараагүй тийм л хариулт өгдөг шүү дээ. 10 тонсон жолооч нар байна гэсэн. 10 хоног ингээд зогсрол зөвхөн шалгалтаас болоод мэргэжлийн байгууллага шинжилүүлээд, гайлын байгууллага шинжилүүлээд, төв лабораториор шинжилүүлээд тарих үрийн шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг бол гаргасан байна. Өнгөрсөн зуны үргэлжилсэн олон хоногийн ган намар ургац алдах гол шалтгаан болсон. Ургац алдна гэдэг нь эрх хаврын тариаланд дэргэлэх үр дутнаа гэсэн үг. Ингээд засгийн газраас шийдвэр гаргаж хаврын тариалалтад дутагдж байгаа үрийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүн сүдэж буй яам тариалан эрхлэлтийг дэмжих сандуулгасан. Гэхдээ улсад мөнгө байхгүй. Компаниудад нээлттэй урилга хөргүүлээд өөрөө санхүүжилтээ гаргаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хоёр компани буудайн үр оруулж ирэх эрх авсан. Эндээс л эц төгсгөлгүй хэрүүл зарга хэл ам тариаланчдын толгойг эргүүлсэн эргэлзээ эхэлсэн. Үйл явдлыг цаг хугацааныхан дараалалаар хөвөл тендер дүгнэгдээд шалгарсан эхний компани 2016 оны 4-р сарын 16-нд түрүүчийн үрээ оруулж ирсэн. Гэтэл чанаргүй будаа, муу будаа, хогтой будаа, гахайн хоол гээд будааг нь борлуулалгүй хэдэн өдрөөр хүлээл гэж эцсүүлдээ энэ хэрэгт цагдаа хүртэл оролцсон тухай салбарын хөгжил сөргөөр нөлөөлж энэ дунд үрээ хүлээсэн тариаланчдад хамгийн их хохирсон гэж салбарын сайд нь газар дээр нь ажиллах үеэрээ мэдэгдлээ. Үрийн будаа оруулж ирэхэд нь анх дээжээс нь гайл дээр шалгалт авдаг. За гайлаар оруулах зөвшөөрлөг нь түүний дараа бол мэргэжлийн хяналтын энэ тухайн одоо газар нутгийн салбараас нь хяналт тавьдаг. За түүний дараа хэрвээ маргаан гарах юм бол төв лаборатори дээр за тэрний дараа лацаа нээхийн өмнө гайлынхаа ирж шалгадаг. Ийм ном дүрм журамтай. Энийний дагуу явж байгаа. Гэтэл харамсалтай нь энэ твийн үйл ажиллагаа явуулж исэн үрийн буудаан хяналт шалгалтаа хийгээ явж итлээ. Сэлэнгийн мэргэжлийн хяналтын хоёр байцаагч ямар ч гэрчгүйгээр тэр тухайн компанийн хүмүүсийг нь оруулж ирэхгүй оролцуулахгүйгээр энэ гайлын лацыг эвдэж нэгсэнтэй хулгаагаар гэж хэлж болно. Дээж аваад явсан байна. Тэгэд энэ дээр шаардлага хангахгүй энд бол одоо харуу өвчтэй тийм будаа оруулж ирлээ гэдэг ийм одоо хил амыг гаргасан байгаа. Тэгэд энэ гаргасан мэдээллийг аль биесээр одоо өгөх ёстой. Гэтэл энэ манай энэ тариалан эрхлэлт дэмжих санд ч өгөөгүй, манай яамд ч өгөөгүй, мэргэжлийн хяналтанд ч өгөөгүй, гайлт ч өгөөгүй. Нэгсэндээ 4 сарын 19-нд орж ирсэн үрийн буудаа 5 сарын 10-нд дүгнэлт гараад тэрний дараа наашаа ирсээр байтал гэдэг ингээ 5 сарын 14-ний ажил тарсан хойно л ирж байна л да. Уул нь импортын улаан буудааг оруулж ирэхдээ экспортлогч тал нь буюу Оросын улбаны улсын Алтай хязгаар нутгийн үрийн аж ахуй өөрийнхөө нийлүүлсэн буудаан чанар стандарт сортын гэрчилгээг албан ёсоор цуг илгээд юм байна. Буудааг нь үзэж харж шинжилэхээс гадна мэргэжлийн байгууллагын энэ дүгнэлтийг импортлогч бүтээгдэхүүн нийлүүлэх гол баримтаа болгодог. Харин хил гайлаар орж ирсний дараа Дархан аймгийн мэргэжлийн хяналтын газар давхар дээж авч шалгалт хийдэг журамтай. Энэ чиг үүргийнхээ дагуу лаборатори шинжилүүлж улсын байцаагч нь дүгнэлтээ гаргажээ. За нэгдүгürt нь бол бид нар урмал хорой цэрийн үзүүлдэг. Энэ бол улс хооронд бол урмлын гадаад хорой цэртэй хүнээс шавж өвчин хог урмал байнгүй байхгүй тохиолдолд бид нар бол улсын хилээр нэвтрүүлж энийг бол цаашдаа бид нар тарих үрийн шинжилгээг хийдэг. Тарих үрийн шинжилгээд бид нар тэр стандартын дагуу цэвэршил соёлд 1 кг хог урмлын өөр таримлын урмлын өөр чийг харуу өвчин байна уу гэдэг ийм үзүүлэлтээр бид нар тарих үрийн шинжилгээг бол хийдэг. Энэ шинжилгээний хариуг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлтээр бол энэ бол тарих үрийн шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг бол гаргасан байна. Ингээд асуудал ном дүрмийнхээ дагуу явагдаад яг борлуулах тэр тултал Сэлэнг аймгийн байцаагч нар давхар шинжилгээ авч эндээс л муу үр чанаргүй будаа гэсэн эргэлзээ үүссэн. Яагаад Дархан аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэс шалгаж чад байхад Сэлэнг аймгийнхан дахин шинжилгээ авсан юм бол заавал шалгах ёстой байсан уу гэсэн асуултад адилхан үр хүлээсэн байцаагч нь ийм тайлбар өгч байна. Дархан аймгийн гүний гайлаад дагаад хил хорой цэрийн байцаагч нар хөтөлдөх тэдэс ангийн салбарт бууж байгаа өрийн улаан модад хяналт тавьсан. За Сэлэнг аймгийн дотоодын байцаагч нар бол энд
чиг үүргийн дагуу импортын Улаанбаатарт хяналт шалгалт хийх ёсгүй. Эсвэл Яагаад ёсгүй гэдгийг? чиг үүрэг нь бол өөрөлдөө хил хорой цэргийн хяналт дотоодынх гэдэг чинь хоёр өөр байгууллага. Чиг үүргийнхээ хувьд дээр нь уш Сэлэнг аймгийн хилийн бомд дээр Сэлэнг аймгийн хаягтай бол хилийн бомд орно. Гүн дээр бол Дархан аймгийн гайлаа дагаж Дархан аймгийн мэргэжлийн хяналтыг хил хорой цэргийн орч хяналтаа тавьдаг. Энэ үйл явдал 1-2 өдрийн дотор өрнөө дуусаагүй. Үрээ аваад тариалалтаа гарах гэж байсан тариаланчдын хувьд бол дэндүү олон хоног хүлээлгэсэн. Араа эрт үрээ авсан бол энэ сард орсон 2 удаагийн их нойтон цаснаас өмнө амжаад үрэлгээ хийчих байсан гэсэн тариаланчдаж энд уур тайхан хүлээж байлаа. Одоо ч үр ачсан шин жингэлэг орж ирвэл дахиад л шалгадаг. Хариу нь гарахаар гэрээгээ хийж үрээ хуваарлж байна. Энэ үрийг аваад шууд тариалчихд байна. Тариалалтаа бэлтгэж нарлуулах, ариутгах гээд хамгийн багаар тооцоход 7 хоног зарцуулдаг гэд бодвол одоо үр авах гэж байгаа тариаланчдын хувьд цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл болчиход байна. Үр авахгүй хэд хоног очирлоо? Би бол одоо 3 хоног шүү дээ. Өчигдөр бол замбрааг очсон тэгэл Ингээ хүлээгээд тахаар чи юу гэсэн хариулт өгөх вэ? мэрэгжлийн хяналтын шинжилгээнд гараагүй тийм л хариулт өгдөө шүү дээ. 10 тонсон жолооч нар байна гэсэн. Уус яригдчихсэн уусаа. Бид нэрийг явж байгаа тэнд 4 хонлоо 6 хонлоо гэсэн жолооч нар байсан шүү дээ. Тэгээ энэ задраагүй тэгээ ирээд лацчлаа. Ийм тэмээ боллоо гал бас хариу мариун гараагүй байна. Гэ тийм дээр сонсогдчихсан. Тариаланчид ийм хүү бухимдалтай байгаа тул үрийн будаа буусан тариалын эрхлэлтийг дэмжих сангийн хөтөл салбарынхан илүү цагаар ажиллаж лабораторийн шинжилгээний хариу гарангууд өдөр шөнө гэлгүй үрээ шууд вагоноос нь машинд ачиж байна. За манай салбар бол ерөнхийдөө 4 сарын 19-ноос хойш зохион байгуулалтанд орсон энэ үрийн будаа бууж эхэлсэн. Үрийн будаа бууж байгаа будааг маш хурдан шуурхаа хүлээж авах, эргүүлээд тариаланчтай аль болох хурдан борлуулалт хийх энэ ажлыг одоо зохион байгуулад ээлжинд орсоод уртсалсан цагаар хагас үтэнсээ өдрөхгүй орой шөнө бол бас зарим шөнд бол 12 цаг, заримдаа бол тэг 3 цаг хүртэл одоо ингээд ажлаа зохион байгуулад хоёр ээлжинд оруулаад ажиллаж байгаа хүмүүсээ ажиллуулж байгаа. Энэ жил үр нийлүүлэхээр Ням даваа байгал мөн Чемто гэсэн хоёр компани ажиллаж байна. Нэг нь 2000 тонн, нөгөө нь 4000 тонн үр оруулж ирэхээр гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар нэг чингэлэгтээ 65 тонн гэж тооцвол 39 вагон үрийг борлуулад байна. Зөвхөн яг үр нь бол 2014 оноос хойш Алтайд одоо ингэж шалгарч гарчсан. Алтайская Чиница гэдэг тийм үр байна. Ургах нөхцөл бусдымаараа бол хуучин манайд нийлүүлэгдсэн Алтайская 530, Алтайская 99, Алтайская 100 гэдэг тэр үрнүүдээс хамаагүй давуу тийм үр байна. Уг нь бол манай улс чинь тариалангийн тогтоосон системтэй үр тариагаа шалгадаг байгууллагуудаа, мэргэжлийн байгууллагуудаа шүү дээ. Энэ жил нэлээд хүндрэл учраас одоо ингээл гайл хүртэл шалгаал, мэргэжлийн хяналт шалгаал, тэгэл эргээл аймаг, дүүрэг, улсын хэмжээнд бүх төвшөнд л шалгаж байна л да. Тэгээд шалгагдаал цаг идэл одоо 10 хоног ингээд зогсчлоо. Зөвхөн шалгалтаас болоод Оросын холбооны улсын зохиосны байгууллагуудаа шинжилүүллээ. Дээж нь авчираад манай зохиосны байгууллагын төв лабораториор шинжилүүллээ. Оруулж ирснийхаа дараа Дархан хотын мэргэжлийн байгууллагаар шинжилүүлээд, гайлын байгууллагаар шинжилүүлээд, төв лабораториор шинжилүүлээд цөм энэ үр муу юм аа. Нэгдүгээр продукц үр муу юм аа гэдэг цөм юуны шинжилгээний хариу гарсан шүү дээ. Дээр үзүүлсэн баримтуудыг үзэгч та нэг талын байр суурийг төлөхөө хүргэлээ. Үнэхээр импортын үр асуудалтай ч юм билүү гэж хардаж магадгүй. Тэгвэл энд тун энгийн тоог хамтдаа бодно. 1000 гаад улаан буудаа тариална гэвэл 140 тонн үр орох нормтой. Импортоор оруулж ирсэн үр 1 тонн 815 мянган төгрөг. Ийм хэмжээний талбайтай тариаланчид бүх мөнгөө өөрөө гаргаад үрээ авна гэвэл 114 сая төгрөг төлнө. 100 гаруй сая төгрөгөөр үр авах гэж байгаа тариаланчид чанарыг харж л сонголтоо хийнэ. Үнэхээр чанаргүй муу үр бол тэд ийм мөнгийг газар булаад хайчих тэнэг хүмүүс биш ээ. Иймд хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг эргэлзсэн тариаланчид өөрсдөө туршилтаа хийн энэ жилийн үрийн чанарыг шалгажээ. Үр дүн нь ингэж гарсан байна. 5 сарын 1-нд зүгээр нөгөө яг Оросоос орж ирээд вагоноос бууж яхад би зүгээр өөрөө нэг атга будаа хацарч энэ талбайдаа бас нэг туршилтын маягаар хээрээ соёлт хийж үзсэн. Тэгээ 5 сарын 1-нд чи одоо 14 он ч өнөөдөр 15 гэж тий. Тэгэхээр та нар ингээ харалт яг иймэрхүү
байдалтай яг бодтер соёолчод байгаа юм л дээ. Тэгэхээр энэ үе бол ажгүй соёолтой будаа юм уу даа л гэж харж байна. Баталгааны энэ байна л дээ. Яг сайхан ургацсан гэж. Хаврын тариалалт гээд үр тарианы компаниуд ихэнх нь л хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлтэй байгаа. Бүсээ бүгдээрээ л чангалчихсан байгаа ийм нөхцөлд эрх намар ургац өгөх үгийн тодорхойгүй зүйл тариаланчид хөрөнгө оруулалт хийхгүй. Хэрвээ муу үр байсан бол худалдаж авахгүй гэдгийг ч албаны хүмүүс тайлбарлаж байлаа. Үр байхгүй ямар ч хамаагүй үр авъя гэж хэн ч орж ирдэггүй. Хамгийн түрүүнд шинжилгээний хариуд дүгнэлтийг л үзье гэдэг. Бид элдв тайлбар хийхээс өмнө холбогдох байгууллагын дүгнэлтээ л өгч байгаа гэдгээ хөтөл салбарынхан тайлбарлаж байлаа. Цэвэршилт нь 97-оос 98%. За энийг бодлоо. Хорч тэн дотроо тэгээд яг таримл ургамлын өр 0.3-тай гарсан байлаа. Тэгээд ургах хурд 90-ээс 92%, соёолт нь 93-аас 95% гарсан. Тэгээд мянган үрийн чинь 37-аас 39, чийг нь 12.5-аас 12.6 гэсэн зүйлтэй гарсан байна. Ерөнхийдөө бол манай үрийн стандартын 2 дугаар ангийн шаардлагыг хангасан үр байна гэж гарсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан нэг зүйлийг онцлон хэлж байсан юм. Бид үргүй байгаа гэдгээр импортын үрийг төлхөө борлуулах бодлого баримтлаагүй. Өмнөх жилийн дотоодын ургацаас тариалан эрхлэлтийг дэмжих сан төвлөрүүлсэн үр эсвэл импортын үр хоёроос сонголтоо хийгээд авч болно. Энэ эрх нь тариаланчдад нээлттэй. Үүний хувьд ч гэсэн дотоодынх нь үр арай хямд. Тариаланчид аль чанартайг нь хараад л үрээ авч байгаа гэдгийг хэлж байсан юм аа. Манай дээр дотоодоос авсан үрийн гэрээ хийсэн хүмүүс аж ахуйн нэгжүүд бол энэ гадаад үрийг харчаад бол тэр гэрээгээ цуцлаад гадаад үр авж байгаа аж ахуйн нэгжүүд бол байгаа. Тэгэхээр нөгөө тариаланчид маань бас нөгөө чанараа өөрсдөө мэдж байгаа учраас харж байгаа л авч байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ зун халж магадгүй гэсэн төлөв гарсан. Иймд үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхийн тулд үр бордоо шатхуун дээр хөнгөлтэй үнээр нийлүүлэх мөн үлдсэн төлбөрийн эрх намрын ургацаас төлөх нөхцөлтэйгээр олгож байна. Тухайлбал 1 тонных нь өөрийн үндсэн үн 1,150,000 төгрөгөөр борлуулах ёстой нийлмэл бордоог 65% хямдралтай үнээр тариаланчдад нийлүүлж байгаа. Бордооны ач тусыг өнгөрсөн жилийн гам тодорхойлсон тул тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан борлуулсан бордоо үлдэгдэлгүй дууссан гэд үрийн хувьд бол 2015 оны ургацаас нийт өнгөрсөн жилийн намрын ургацаас хоригдсан 6.8 мянган тонн үр байсан. За үүнийг бол хүнсүдэ аж ахуйн яамны тушаалаар сайдын тушаалаар тонн тутмыг нь 800 мянган төгрөгөөр борлох тушаал гарсан. За үүний дагуу тариаланч нийлүүлэгдэж байгаа. Импортын үрийн хувьд бол тонн тутмыг нь 815 мянган төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж байгаа. Үүнийг бол тариаланчид маань 30% орчилгаатай үлдсэн 70% намрын ургацаас төлөх болцолтойгоор гэрээ хийж авч байгаа. Засгийн газраас түлшний үнийг бол онцгой албан дотроос чөлөөлсөн. Үүний үр дүнд тариаланчид маань 1 литр шатхууныг 900-аас 1400 төгрөгийн хооронд тухайн шатхуун төвөг станцын байршил болон бөөний жижиглэнгийн гэсэн ялгаатай үнээр тариаланчид хүрж байгаа. Гэхдээ яг ер нь бол 1 литр шатхуун тутамд нэг 430 орчим төгрөгийн хөнгөлтэйг урд өмнөх жилүүдийнхаас хямдхан үнэтэйгээр эдэлж байна гэж ойлгож байна. Уран шас ургац нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт би тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Улаанбуудаан үр аваад хаврын тариалалтаа өнөөдөр эхлүүлж байгаа. Сэлэн аймгийн орхон сумын мөнх орхон компани тариан талбайгаас үзүүлж байна. За эднийх тариалан эрхлэлтийг дэмжих сангаас импортоор оруулж ирсэн үрээр хаврын тариалтаа хийж үйлчлэгээ хийж байгаа. За мөн үүнээс гадна тариалан эрхлэлтийг дэмжих сангаас энэ жил олгосон нийлмэл бордоог хаврын тариалтандаа хамтд нь хэрэгжилж байна. Мөнх орхон компани нийтдээ 1500 гаад энэ жил тариалалт хийж байна. Үүнээс 1200 гаад нь Улаанбуудай, харин 300 гаад нь Сэлгэний таримл болгож рапс тариална. Ерөнхийдөө тариалангийн талбай нь зундаа халдаг тул эрсдлийг тооцож үрээ шинчилж мөн 3 өөр буудаан сортоор тариалалтаа хийж байна. Биднийг энэ нэвтрүүлгийн зураг авсан өдөр хаврын үрэлгээгээ эхлүүлж байсан. Өнгөрсөн жилийн гангаас сургамж авсан тул уриншаа сайн хийж газраан бэлтгэсэн. Мөн бордоо хэрэглэж эхэлж байгаа. Тэнгэр хангааг нэгэн захирч чадахгүй тул өөрсдөө шалтгааллах бэлтгэлээ сайн хангасан гэж байлаа. Сайхан нарлуулад 7-оос 10 хоног нарлуулсан. Тэгээд тэдэ сангаас өгсөн будаага. Тэгээд тэдэ сангаас бас
Энэ одоо бордоо гэсэн нийлмэл бордоо. Тэгээд хамтд нь ингээд үрийн нормоо тохируулаад ингээд тарьж байна. Гад хэдээр явж байна? Гад одоо манайх одоо 140-оор явж байна да. Тариаланчдын бас нэг олзуурхаж байгаа зүйл бол хөрсний чийг энэ хавар хангалттай сайн байна. Өнгөрсөн хавар бол ийм өндөр чигтэй байгаагүй. Аль болох хөрсөө баг хөндөж хөрсний чигээ хадгалахын тулд тэг элдэн шүүлэх буюу үр бордоо гэсэн технологиор үрлэгээгээ хийж байна. Үрлэгээ хийхэд ер нь хөрсний чийг бусад асуудал ямар хөө ах вэ? Энэ талбайр нь гайгүй л шүү. Талбай гайгүй байна. За нийлмэл бордоо эргэлж байгаа юу? Тэг бордоо эргэлж байгаа. Техник хэрэгслээ бүгдийг бэлдсэн үү? Бэлдсэн байгаа. Хаврын тариалтанд ямар нэгэн дутагдaltaй зүйл байна уу? Одоогондоо юм алгаалаа. Өнгөрсөн жил эднийх гаагаас 11 центний ургац авсан. Энэ жил үүнээс арвин ургац авахаар бэлтгэлээ хангаж, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар зарагдаж байгаа импортын үрээр тариалалтаа хийж байгаа юм байна. Тариалтантаа хэдийний сарав. За ямар үрээр тариалж байна? Хөрсний чиг ямар байна? Энэ жил хөрсний чиг бол ерөнхийдөө гайгүй байна. Чиг сайтай. Тэгээ тариаландаа өнөөдрөөс эхэлж орж байна манай. За. Тий. Одоо нэг сангийн оруулж ирж байгаа. Импортын бодаагаар тарьж байгаа. Бордоо авсан уу танах? Бордоо авсан. За өмнө нь бордоо гор бордчихээ юу өрсөө? Өмнө нь азотын бордоогоор бордчихсэн. Энэ 2-3 жилээс бордоо хийгээгүй. Тэгээ энэ жилээс энэ бордоо хэрэгтэй байна. Бордоо нэлээд хөнгөлөлттэй байгаа шүү дээ. Тийм байлаа. Ер нь хөнгөлөлттэй бүх зээлэнд хамрагдсан. Түлш, бордоо, хор, үүр гэдэг. Тэр ингийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан уу? Тэр ингийн тариалан эрхлэлтийг ТЭД сангаас авсан. Харин хүн сөдөө аж ахуйн сайдын дараагийн очиж ажилтан танилцсан компани бол Сэлэнг аймгийн Phobos компани юм. Хаврын тариалтаа эхлүүлэхэд хөрөнгө мөнгөний хувьд бас хүндрэлтэй байгаа. Гэхдээ шатхуун, бордоо, үрийн үнийн хөнгөлөлт цагаа олсон дэмжлэг гэдгийг ч хэлж байлаа. Энэ жилийн Оросоос орж ирсэн, шинээр орж ирсэн үрийн бодоо 1-р продукцийн бодоо гэдээ авсан. Чанарыг бол маш сайн бодоо байна гэд тариалж байна. Тоош ирэхдээ их том сайхан цатгтан бодоо л байгаа л да. Тийм сайхан бодоо ирсэн л дээ тий хог хөлцөө байхгүй тийм сайхан бодогч одоо энэ жил тарьж Оросоос орж ирсэн 1-р үрийн продукцийн бодоо. Тий сайжруулсан. Гаас авах ургацны үүддэг. 530-ыг сайжруулсан үрийн гэсэн. 530 гэдэг их өндөр ургац өгжсэн л да манай энэ аварт Алтайск 530-ыг Алтайск Жиница гэж үр сайн үрээ гэж бодсод сонгож аваад тарьж байна да. Дотоодын үрч гэсэн бас сайн үр байна гэсэн тий. Дотоодын манай эдөөд сангаас гарсан үрийн бодвол маш сайн үр байгаа. Тэрнээсээ бас авсан. Нутаг орондоо тааруулаад талбайхаа хэмжээнд тааруулаад баг зэрэг тарьж байгаа. Үүнээс гадна эдний компани тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн уян хатан нөхцөлтэйгээр техник авсан. Газар тариалангаас өөр бизнесийн салбарт ийм дэмжлэг байдгүй. Ургац авах уу алдах уу гэдэг нь байгаль цагуураас их шалтгаалдаг тул засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна гэд яванда талбайгаа услгаатай болгохоор ажиллаж байна. Шинээр авсан техник нь олон үйлдэлтэй, хүний оролцоог багасгасан, цаг хугацаа харнах сайн талтай, шатхуун бага зарцуулдаг давуу талтай тухайч ярьж байлаа. Мамбар мөсч гэсэн урьдчилгаа ах уу солиорх тас үгээгээл тэгдэг шүү дээ. Тий шатхуун таслах материал өгөн тий. Гангаас хамгаалж ямар технологи ирж байна? Үр бордоо, уурш. Тэгээ энэ гуравтал найж чаддаг тий. Тэгэл жоохон бороо орох юм бол тэгэл сайн орох цаавна гэж бодож. Мөн өнгөрсөн намар тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан Улаанбуудынхаа урамшууллыг сая авсан нь хаврын тариалалтад их тус болж байна. Улс орны хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа ч газар тариалангийн салбарт үзүүлж байгаа дэмжлэгүүд эргээд биднийг ирэх намар арвин ургац авах хариуцлагатай хамт ирж байна. Иймд мэрэгжлийн агрономч заавал ажилуулах, хөрсөө бордох, үржил шимийн доройтуулахгүй байх, зөв технологи баримтлах гээд энэ салбарыг илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд хэрдээл хичээж байгаа тухай уулзсан тариаланчид ярьж байсан сэтгэлгээний хувьд гарсан том ахиц гэж ажиглагдж байлаа.